ноцтой хэрэг. Өөрийн 2 цагт гинт хүүх хүйтэн хутга түүний хоолойд тулгаж гимт хэрэгтэн түүнийг авч одов. Үүнээс хойш энэхүү 14 настай охин чөтгөрийн гарт орж 9 сарын турш там шиг амьдралыг туулжээ. Энэ охиныг Элизабет Смарт гэдэг маш хөөрхөн байгаа биз. Тэр бол Америкийн түүхэн дэх хамгийн том хүн хулгайлах хэргийн гол дүр юм. 2002 онд тэрээр дөнгөж 14 настай байсан бөгөөд шүн дунд гэрээсээ хулгайлагдсан байна. Дараагийн 9 сарын турш тарчил зовсон бөгөөд хэргийн нөлөө Америк даяар төдийгүй гадаад улс орнуудад хурч мөрдөгч лиг хүртэл мөрдлөгт оролцсон хэдий ч хэрэг удаан хугацаанд илрээгүй юм. Эцэст нь Элизабетийг аварсан тэр мөчид бүх хүмүүсийн санаа амарсан билээ. Түүний гэр бүлийнхний хувьд энэ бол гайхамшиг байлаа. Гайхамшигтай нь ерөнхийлөгч хүртэл түүнтэй биечлэн уулзаж байв. Тэгвэл тэр жил чухам юу болсон бэ? Ингээд 2002 он руу буцаж хэргийн нарийн ширээнийг хамтдаа дахин нэг нэгтэлцгаая. Солт Лейк хот бол Юта мужийн төв бөгөөд Юта мужийн хамгийн том хот юм. Их давс нуурын ойролцоо оршдог тул ийхүү нэрлэгджээ. Эндхийн мормон сүм бол дэлхийд даяарх мормон шашинтнуудын ариун дагшин газар бөгөөд нутгийн олон хүмүүс мормон шашны шүтлэгтэй байдаг. Солт Лейк хотын ойролцоох Federation Heights дүүрэгт олон тооны тансаг харшууд байрладаг бөгөөд жинхэнэ утгаараа баячуудын хороолол юм. Тэнд нэгэн өнөр өтгөн гэр бүл амьдардаг байв. Эцэг ээд Смарт. Их Лоис нар зээл болон үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд орлого өндөртэй, баян чинэлэг, амжилттай хүмүүс байв. Тэдний амьдардаг байшингийн талбайд 7000 хавтгай дөрвөлжин фут хүрдэг байв. Мэдээж хэрэг тэднийд хит хитэн тансаг зэрэглэлийн машин байсан. Гэхдээ ажил үйлс нь бүтэмжтэй байх нь нэг хэрэг бөгөөд тэдний хувьд хамгийн их бахархдаг зүйл нь тэдний 6 хүүхэд байлаа. 2 охин нь 14 настай Элизабет болон 9 настай Мэри нар байв. Элизабет маш хөөрхөн, хүмүүсийн хайрыг татсан охин. Тэрээр үзэсгэлэнтэй төдийгүй босоо ятах маш сайн тоглодог, сайхан сэтгэлтэй өвгөнд ордог сайн охин байлаа. Гэвч аз жаргалтай гэр бүлд гинэт гамшиг нүүрлэнэ гэж хэн санах вүлээ? 2002 оны 6 дугаар сарын 5-ны үрээр нэгэн үл таних эрэгтэй тансаг харшийн нэгэн унтлагын өрөөнд нэвтрэн орж иржээ. Орон дээрээ гүн ойрондоо автсан байсан хүмүүс бол гэр бүлийн 2 охин болох 14 настай Элизабет болон 9 настай Мэри нар байв. Элизабет нойрон дундаа цочиж сэрэхэд нөгөөх эрэгтэй түүний хүзүүнд хотго тулгаад чимээгүй бай, хурдан бос, үгүй бол гэр бүлийн бүх хүмүүсийг чинь алан шүү гэж шивнэ хэлжээ. Өгтлээ айсан Элизабет түүний үгэнд орж пүүзээ өмсөд тэр хүнийг даган төв хаалгаар гарч явжээ. Үнэн дээр 9 настай Мэри мөн тэр үед сэрсэн боловч маш их айсан байсан тул унтсан хүн болж жүжиглэж байлаа. Элизабетийг яваад 1 цаг гаруй хугацаа өнгөрсний дараа тэрээр сандран эцэг эхтэрээ очиж босон явдлыг хэлжээ. Үүнийг сонссон эцэг эх нь яаран өрөөнөөсөө гүйж гарч гэр дотоороо хайж үзэхэд үнэхээр л Элизабет алга болсон байсан тул тэд шууд цагдаад дуудлага өгчээ. Энэ үед ойролцоогоор өөрийн 4 цаг 13 минут болж байсан бөгөөд цагдаа нар хэргийн газарт хүрэлцэн ирж нөхцөл байдлыг тодруулсны дараа өргөн цар хүрээтэй эрен хайх аврах ажиллагааг эхлүүлжээ. Цагдаа нар маш туршлагатай байсан бөгөөд эхний хэдэн цаг бол аврах ажиллагааны алтан цаг алдах тусам байдал улам бүр муудна гэдгийг мэдж байв. Тиймээс үүр цайгаагүй байхад цагдаа нар маш олон цагдаагийн хүч үнэрч нохтыг бэлтгэн ойр орчмын уулаар хайж эхэлжээ. Үүнтэй зэрэгцсэн уг мужид хүүхэд алга болсон үед тусгайлан ажилдаг тохиоллын систем ажиллаж эхэлсэн бөгөөд Элизабетийн эцэг эгч, найз нөхөд хамаатан цаадантайгаа холбогдож тусламж хүсв. Эд болон Лоис нар хоёулаа өнөр өтгөн гэр бүлээс гаралтай бөгөөд Эд 6 ах эгч дүүтэй, Лоис 9 ах эгч дүүтэй байсан тул энэ хоёр гэр бүл нийлэхэд хичнээн том эрен хайх баг бүрдсэн болохыг төсөөлж болно. Хайгуул үүр цайтал үргэлжилсэн ч үр дүнд хүрсэнгүй. Эцэг ээд гэртээ хэвлэлийн баг хурал зарлаж, охиноо олоход тус болж, тусламжийн гар сунгахыг бүх хүмүүсээс хичээнгүйлэн хүсв. Мөн гэмт хэрэгтэнд хандан охиныг нь суллахыг гуйжээ. Үүний дараа Америкийн олон байгууллагууд сайн дураараа төрөл бүрийн тусламж үзүүлж эхлэв. Сайн дурынхан Элизабетийг хайх цахим хуудас нээсэн бөгөөд тухайн үед уг цахим хуудасанд өдөрт 2 сая хүн зочилж байв. Элизабетийг эрен сурвалжлах зарыг бүр хот даяар наасан байлаа. Нэг хэсэгтэл Элизабет алга болсон хэрэг Америкийн бүх ард түмний анхаарлын төвд оров. Удалгүй цагдаа нар 1000 гаруй сэжүүр хүлээн авч эрен хайх ажилтнуудын тоо 1200 гаруй болж нэмэгдсэн бөгөөд ойролцоох хотуудын хэдэн зуун цагдаа нар ч нэгдэж сайн дурынхны игнээ бүр 2000-д хүрч маш өргөн цар хүрээтэй хайгуул өрнжээ.
Сайн дурынхны багт нуугдмал авьяастай хүмүүс олон байсан бөгөөд 55 бартаац замын шилдэг жолоочд цөлөөр машин унаж хайсан бөгөөд нэг хүний хайх талбай нь 25 хавтгай дөрвөлжин км хүрч байв. Мөн 25 нисгэгч нисдэг тэрэг жолоодон ой мод уулын орой дээгүүр нисэж байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр байсан ч охин олдсонгүй. Гэхдээ энэ мэдээ хэдийнэ Америк даяар тархаж тэр байтугай бусад улс орны зарим хүмүүс ч энэ хэргийн талаар мэдэх болжээ. Тиймээс уг хэргийг тухайн үед Америкийн хамгийн том хүн хулгайлах хэрэг гэж нэрлэж байсан боловч хэдийгээр нөлөөлөл нь маш их байсан ч сэжүүр хуруу дарам цөөн байв. Энэ үед цагдаа нар дотны хүн нь хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэж эхлэв. Жишээлбэл Элизабетийн эцэг эх нь хэрэг охиноо гэртээ нуусан бол цагдаа нар гадаа газар сайгүй хайсан ч Элизабетийг олох боломжгүй гэж үзэж байв. Цагдаа нарт ийм бодол төрсөн гол шалтгаан нь хэрэг гарсан газрын цонхны тор дотроосоо зүсэгдсэн мэт харагдаж байсантай холбоотой байлаа. Ийм утгагүй таамаглалд Элизабетийн эцэг их тайвнаар хандаж худал ярьж бүг илрүүлэх сорил өгөхөд хоёулаа амжилттай давжээ. Энэ явдлын дараа эцэг их нь цагдаа нарын хэрэг илрүүлэх чадвар муу байна гэж буруутгаж бүх нийтээрээ эрен хайж байхад ямар ч уул мөр олж чадахгүй байгаад бухимдаж байв. Цагдаа нар ч бас аргаа барж байлаа. Тэд үнэхээр хамаг хүчээр дайшлан мөрдөж байсан бөгөөд хэрэг гарснаас хойш 2-7 хоногийн дотор ойролцоогоор 100 мянган сэжүүр хүлээн авч 1300 нэгжлэг хийх зөвшөөрөл олгожээ. Гэвч ямар ч ахиц дэвшил гарсангүй. Үргэлжил шагнал авахын тулд хуурамч сэжүүр өгөх хүмүүс гарч ирэхээс гадна бүр 3 сая доллар өгвөл Элизабетийг суллана гэх мэтээр шууд сүрдүүлж мөнгө нэхэх хүмүүс ч байв. Олон улсын анхаарлыг татаж хүмүүст сэрэмжлүүлэг өгч ийм төрлийн эмгэнэлт явдлыг дахин гарахаас сэргийлэхийн тулд тэд Элизабетийг барьцаалагчид болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хандан нэгэн мэдэгдэл гаргажээ. Элизабет шөнө дунд гэрээсээ хулгайлагдаад хэдэн сар болж байна. Өдөр бүр цаг тутамд бид түүнийгээ хайж, түүнийхээ төлөө залбирч, гэртээ эргэж ирэхийг нь дуудан хүлээсээр байна. Та бүхний дунд бидэнтэй нэгдэж, бидэнд тусалсан олон хүн бий. Бид Элизабетийг хамгийн сүүлд 6 дугаар сарын 4-ний орой харсан бөгөөд одоо хүртэл түүнийг авч явсан хүмүүс бидэнтэй холбогдоогүй л байна. Бид түүний талаарх мэдээг тесэн ядан хүлээж байна. Бидний гэр бүлд тохиолдсон энэхүү золгүй явдлыг мэдснээр дэлхийд даяар олон хүүхдүүд илүү аюулгүй болж чадна гэдэгт бид итгэж байна. Хэдийгээр цагдаа нар маш их мэдээлэл цуглуулсан боловч хэрэг одоо хүртэл онцгой мэт хിവэр байна. Бид зөвхөн ганц л зүйлд санаа зовж байна. Тэр бол Элизабетийг олох явдал юм. Түүнийг амьд байгаа бөгөөд гэртээ харихыг маш их хүсэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Та түүнийг авч явсан хүн мөн ч вэ, биш ч вэ? Нэгэн буянтай үйл хийж түүнийг гэрт нь буцааж явуулаач гэж бид гуйж байна. Санаа зовж хүлээж ядсан Эд болон Лоис. Эхний сэжигтнийг Ричард Ричи гэдэг байв. 48 настай тэрээр 29 жилийн гэмт хэргийн түүхтэй, байнгын гэмт хэрэгтэн байлаа. Тэрээр тэнсэн харгалзах хугацааны журмыг зөрчсөн тул шоронд хоригдож байв. 1 жилийн өмнө Ричард Элизабетийн гэрт 3 сарын турш хан будах, засвар хийх зэрэг хар бор ажил хийж байжээ. Тэрээр Элизабеттэй ч эвтэйхэн харилцаатай байсан ба түүний унтлагын өрөө хаана байдгийг мэддэг байв. Элизабетийн гэрээс гарсныхаа дараа Ричард хулгай, дээрэм шоронгоос оргох, тэр байтугай урдаас төлөвлөж хүн алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн байна. Хориотой бодис хэрэглэх нь түүний хувьд өдөр тутмынх нь хэвшил байсан бөгөөд тэр бол засаршгүй муу хүн байлаа. Элизабетийг хулгайлагдсан тэр хэд хоногийн дотор Ричардын жип машины гүйлт ямар ч шалтгаангүйгээр 1000 миль илүү зааж байв. Энэ талаар Ричард ямар ч үнэлэлтэд тайлбар өгч чадсангүй. Тиймээс түүнийг цагдаа нар 1-р сэжигтнэр бүртгэжээ. 2 дахь сэжигтнийг Брэд Эдмундс гэдэг 26 настай гадны хүн байв. Хориотой бодис хэрэгэлдэг зуршилтай мөн өмнө нь цагдаагийн биед халдсан хэрэгээр баривчлагдж байсан ял шийтгэлтэй нэгэн байжээ. Элизабетийг алга болохоос 2 хоногийн өмнө хүмүүс түүнийг тэр газрын ойролцоо машин унаад явж байхыг харсан тул тэр 2 дугаар сэжигтэн болжээ. Цагдаа нар энэ 2 сэжигтэнд наривчилсан мөрдлөг явуулж байх үед бас нэгэн зүрх зүсэм үйл явдал болов. 7 дугаар сарын 24-ний өдөр буюу Элизабетийг алга болсны дараах 7 дахь 7 хоногт Элизабетийн үеэж болох 14 настай Джессика Райт шөнө дунд гинт сэржээ. Цонхны хажууд байсан зургийн жаз гинт унсан бөгөөд цочиж сэрсэн Джессика тэр зүг рүү харав. Тэрээр цонхны цаанаас нэгэн хүн гараа буцааж татаж байхыг санамсаргүй харжээ. Хожим нь цагдаа нар шалгаж үзэхэд энэ нөхцөл байдал Элизабетийг хулгайсан эрэгтэй бараг ижил байв. Хоёулаа 14 настай охин байсан бөгөөд хоёулангийн шөнө дунд хүн нэвтрэн орж цонхны торыг зүссэн байсан ба цонхны гадаа хананд нэгэн сандал төвшүүлэн тавьсан байлаа. Тэгэхээр ямар ч эргэлзээгүйгээр энэ бол Элизабетийг хулгайсан өнөөх итгэхэд байх нь гарцаагүй байв. Хэрв тийм бол цагдаа нарын сэжиглэж байсан 2 хүн гин буруугүй гэсэн үг юм. Учир нь тэд цагдаагийн хараа хяналтанд байсан тул гэмт хэрэг үйлдэх цаг хугацаа огт байгаагүй.
Мэдээж хэрэг гэмт хэргийг дуурайж үйлдсэн байх магадлалыг ч үгүйсгэх аргагүй тул цагдаа нар энэ хоёр с ิจ гтнийг үргэлжлүүлэн шалгасаар байв. Гэвч үүний дараа кино шиг зүйл тохиолдсон бөгөөд нэгдүгээр с ิจ гтэн болох Ричард шоронд байхдаа гинэт тархинд нь цус харуулж нас оржээ. Үүнтэй зэрэгцсэн хоёрдугаар с ิจ гтэн Брэдэд гэмт хэрэг үйлдэх цаг хугацаа байгаагүй болохыг цагдаа нар тогтоож түүний с ิจ арилав. Ингээд хоёр с ิจ гтний сэжүүр бүрмөсөн тасарсан тул цагдаа нар зөвхөн Элизабетийг хайх ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэхээс өөр аргагүй төхөрөв. 2002 оны 8 дугаар сар Элизабетийг хулгайлагдсанаас хойш 2 сар гаруй хугацаа өнгөрч хэрэг удаан хугацаанд илэрхгүй Элизабет амьд эсэх нь мэдэгдэхгүй л байв. Эцэг эхэн цагдаа нарт итгэх итгэлгүй болсон тул ямар ч хамаагүй аргаар тухайн үед Америкт алдар нэр нь төгсөн байсан мөрдөгч Литэй холбогдож мөрдлөгт туслахыг түүнээс гуйжээ. Мөрдөгч Ли бол алдартай шүүх шинжилгээний мэргэжилтний хувьд хуваар нь маш шахуу, үнэндээ огт завгүй байв. Тиймээс эхэндээ зөвхөн утсаар л хэргийн талаар ярилцах боломжтой байсан боловч цагдаа нарын цуглуулсан нотлох баримт хэтэрхий бага байсан тул ямар нэгэн үр дүнд хүрэхэд бэрх байлаа. Иймд мөрдөгч Ли цаг зав гаргаж хэрэг гарсан газарт биечлэн ирж нотлох баримтыг дахин цуглуулж шинжилгээ хийснээр үнэхээр л хэд хэдэн шин зүйл олж илрүүлв. Цагдаа нар цонхны торыг дотроос нь гадагш зүссэн гэж үзэж байсан бол мөрдөгч Лигийн гаргасан дүгнэлт яг эсрэгээрээ байв. Тэрээр цонхны торон дээрх олон тооны жигд бус зүсэлтүүдээс хулгайч олог удаа зүсэх гэж оролдсон бөгөөд гар нь чичирч байсныг олж харжээ. Зүсэгдсэн мөрийг микроскоп болон томруулдаг шилээр ажиглахад ихэнх зүсэлтүүд нь гаднаас эхэлж зүсэгдсэн байв. Энэ нь хулгайч гаднаас цонхоор дамжин байшинд орж ирснийг баталж гэр бүлийн хүн хэрэг үйлдсэн байх магадлалыг үгүйсгэв. Мөрдөгч Ли цонхны хүрээ болон цонхны торны хамгийн дээд талын зүсэлтээс газар хүртэлх зайг хэмжиж үзээд хулгайчийн өндөр ойролцоогоор 6 фут орчим бөгөөд харьцангуй урт гартай хүн байсан гэж таамаглажээ. Үүнээс гадна зүсэгдсэн цонхны торны хамгийн том нөх нь ойролцоогоор 11 инч байсан бөгөөд хулгайч үүгээр шургаад очихсон байсан нь түүнийг харьцангуй туранхай хүн байсан болохыг илтгэж байв. Элизабетийн гэр бусдаас тусгаарлагдсан маш битүү, бие даасан том байшин бөгөөд байшингийн өмнө мухар гудамжтай эргэн тойрны жижиг замууд нь явхад хэцүү. Шөндөө бүр тас харанхуй болж зам огт харагддаггүй байв. Үл таних хүн энд замч олж чадахгүй байх магадлалтай байтал хулгайч шууд Элизабетийн унтлагын өрөө рүү чиглэн явсан нь зорилгоо маш тодорхой мэдэж байсныг харуулж байлаа. Тиймээс хулгайч урдчилж орчноо судалсан. Эсвэл өмнө нь энд байж үдсэн хүн байх нь гарцаагүй байв. Байшин болон эргэн тойрныг сайн мэддэг байжээ. Мөрдөгч Ли цонхны тор болон цонхноос гүйцэд биш хэд хэдэн хурууны хээ болон утасны ширхгүүд олжээ. Цагдаагийн мэдээллийн сантай харьцуулж үзсэн боловч таарах хүн олдсонгүй. Ингээд хэрэг дахин мухардав. Хэдийгээр мөрдөгч Ли нотлох баримтын тал дээр шин зүйл олж нээсэн боловч энэ нь хэрэгт шийдвэрлэх ахиц дэвшил авчирч чадсангүй. Өмнө нь хэлж байсанчлан Элизабетийг хулгайлагдах үед түүнтэй хамт унтаж байсан хүн бол түүний дүү Мэри байв. Мэри тэрхүү хулгайчийг танил юм шиг санагдаж байсан ч хэн болохыг нь огт санаж чадахгүй байлаа. 2002 оны 10 дугаар сард юу нөлөөснийг бүү мэд Мэри өнөөх хулгайчийн нэрийг гинт санджээ. Эммануэль. Энэ Эммануэль гэгч нь өмнө нь тэдний байшинг засварлаж байсан бөгөөд эцэг эх нь энэ сэжүүрийг тэр даруй цагдаа нарт мэдэгдэж цагдаа нар энэ мэдээллийг олон нийтэд хизээ зарлахыг асуув. Гэвч цагдаа нарын хариу нь бага насны хүүхдийн хэлсэн үгийг яаж үнэн гэж батлах вэ гэсэн байв. Цагдаа нар шоронд тархинд нь цус харваж нас барсан Ричардыг алуурчин гэж үзсээр байсан тул Элизабетийн эцэг эх өөрсдөө ам зураг зурх мэрэгжилтэн олж авчрахаас өөр аргагүй болов. Мэргэжилтэн тэдний өмнөх хой санамжинд тулгуурлан с ิจ гтийн Эммануэлийн хөргийг зурсан бөгөөд эцэг ээд цагдаа нараас энэ зургийг хот даяар нааж өгөхийг хүсжээ. Гэвч цагдаа нар зөвхөн цөөхөн хідэн байр шилтэл зургийг наасан байна. Цагдаа нарын хэлснээр энэ стратеги байсан юм. С ิจ гтнийг зүгтаалгахгүй тулд олон нийтэд түгээгээгүй гэж байлаа. Хэдэн сарын дараа л цагдаа нар Эммануэлийн зургийг албан ёсоор олон нийтэд дэлгэжээ. Тэр жилийн 12 дугаар сард Америкийн алдартай телевизийн нэвтрүүлэг болох Америкийн хамгийн их эрен сурвалжлагдж буй хүмүүс нэвтрүүлгээр Элизабетийн хэргийн талаар гаргажээ. Нэвтрүүлгийн багийнхан Брайан Митчел хэмээх нэгэн хүнийг олсон бөгөөд тэр нь өмнөх с ิจ гтэн Эммануэлийн ам зурагтай тун төстэй байв. Үүний дараа Америкийн өөр нэгэн нэвтрүүлэг болох Ларри Кингийн шууд нэвтрүүлэг мөн Элизабетийн хэргийг онцлон дурдсан бөгөөд энэ хоёр нэвтрүүлэг Америкт маш их алдартай байлаа. Тиймээс энэ хоёр нэвтрүүлгээр гарсны ачаар илүү олон хүн Элизабетийн хэргийн талаар мэдэх болжээ. 2003 оны 2 дугаар сарын 15-ны өдөр эцэг ээд хэвлэлийн баг хурал дахин зарлаж Брайан Митчлийг онцлон дурдав. Хэрэв эндүрээгүй бол энэ хүн л Элизабетийг хулгайлсан гэмт хэрэгтэн мөн бөгөөд тэрээр өмнө нь Эммануэль гэдэг хуурамч нэр ашиглаж байсан гэдгийг мэдэгдээд зургийг нь олон нийтэд үзүүлжээ. Америкийн хоёр алдартай нэвтрүүлгийн ач тус уу эсвэл эцэг ээдийн хэвлэлийн баг хурлын үр дүн үү?
Ямартай ч мөрдлөгийн ажилд томоохон ахиц гарав. Өөрийгөө Брайаны дүү гэж танилцуулсан нэгэн эмэгтэй цагдаагийн газарт ирж зурган дээрх хүн түүний ах мөн болохыг баталжээ. Брайан Митчеллийг баталсны дараахан өөр нэгэн эрэгтэй цагдаагийн газарт ирж өөрийгөө Ванда Барзигийн хүү гэд, харин Ванда бол Брайаны эхнэр гэдгийг мэдэгдэв. Мөн тэрхүү эрэгтэй Брайаны сахалтай болон сахалгүй хамгийн сүүлийн үеийн зургуудыг өгсөн байна. Эдгээр зургуудыг 3 дугаар сарын 1-ний өдөр Америкийн хамгийн их эрен сурвалжлагдаж буй хүмүүс нэвтрүүлгээр олон нийтэд дэлгэжээ. Хамгийн сүүлийн үеийн зурагтай болсноор цагдаа нар ар араас нь төрөл бүрийн бодиттой бөгөөд чухал сэжүүрүүдийг хүлээн авч эхлэв. 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 52 минутанд дуудлагууд ар араасаа ирсээр байсан бөгөөд мэдээллүүд нь гайхамар ижилхэн байлаа. Солт Лейк хотоос 20 милийн зайд байрлах Сэндиг их газар 3 хүн харсан бөгөөд тэдний нэг нь Брайантай маш төстэй байсан гэжээ. Цагдаа нар тэр даруй хэргийн газарт хүрэлцэн очиход үнэхээр л хачирхалтай хувцасласан 3 хүн байхыг олж харжээ. Брайан өөрийгөө Питер Маршал гэж танилцуулсан бөгөөд эхнэрийг нь Жюльет, охиныг нь Огюстин гэдэг гэж хэлв. Цагдаа нар хиймэл үс зүүж хар нүдний шил зүүсэн Огюстинээс "Чи Элизабет мөн үү?" гэж асуухад тэрээр үгүй хэмээн гүрийсэн ба цагдаа нар ч цааш нь байцаахгүйгээр тэднийг шууд баривчилжээ. Цагдаагийн газарт нөгөөх охиноос дахин асуухад энэ удаад тэрээр өөрийгөө Элизабет мөн гэдгээ эцэст нь хүлээн зөвшөөрөв. Цагдаа нар энэ мэдээг эцэг эхт нь яаралтай дуулгажээ. Эцэг охин хоёр уулзах үед эцэг ээд Элизабетийг чангаар тэрвэрч 9 сарын турш сургаггүй байсан охин нь үнэхээр л буцаад ирсэн гэдэгт итгэж ядаж байлаа. Энэхүү 9 сарын хугацаанд эцэг эх нь асар их шаналл дарамтыг тэсвэрлэнд авсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс тэднийг гэмт хэрэгтэн гэж сэжиглэж, зарим нь Элизабетийг гэрээсээ өөрөө оргосон гэж, бүр Элизабет хэдийнэ амиа алдсан тул дахин хайх шаардлагагүй гэх мэт цуу яриа хүртэл гарч байсан. Гэвч тэд охиноо амьд гэдэгт үргэлж итгэж, эрэг хайхаа хизээч зогсоогоогүй бөгөөд одоо энэхүү хар дарсан зүүд эцэстээ нэг юм дуусчээ. Статистик мэдээллээс харахад хохирогчдын 98% нь 30 хоногоос илүү амьд үлдэж чаддаггүй байтал Элизабет алга болоод 9 сар болсны дараа амьд гарч ирсэн нь аргагүй л гайхамшиг байлаа. 14 настай хүүхэд хэрхэн ийм удаан тэсвэрлэж чадсан нь хүмүүсийн сонирхлыг татаж байсан ч саяхан аврагдсан Элизабет энэ талаар ам нэрхийг хүссэнгүй. Магадгүй энэ бүхэн өвдөлтөөр дүүрэн байсан тул тэрээр эргэн дурсахыг хүсээгүй байх. Хожим нь эцэг эхийнхээ тусламжтайгаар Элизабет эцэст нь өөрийгөө эдгэж болсон явдлыг өөрийн санаачлагаар ярьж эхэлсэн бөгөөд тэрээр өөрийн түүхээр дамжуулан илүү олон эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг өгөхийг хүсжээ. Бэрхшээл зовлон зүдгүүртээ тулгарсан ч хизээч битгий бууж өгөөрэй гэдгийг тэр хэлж байв. 2002 оны 6 дугаар сарын 5-ны өдөр эд нойрондоо омбож байсан Элизабет гинт сэрэхэд нүднийх нь өмнө том сахалтай үл таних хэрэгтэй байв. Тэр хүн бол Брайан байсан бөгөөд тэрээр Элизабетийн хүзүүнд хутга тулгаж чимээгүй байхыг тушаажээ. Намайг дагаад яв. Хэрэв үгэнд орохгүй бол гэр бүлийг чинь бүгдийг нь ална гэж тэр хэлв. Ердөө 14 настай Элизабет үхтлээ айсан тул Брайаны үгэнд орохоос өөр аргагүй байлаа. Брайан Элизабетэд пүүз өмсгөөд төв хаалгаар гарч уулын замаар уулын гүн рүү чиглэн алхажээ. Энэ хугацаанд цагдаагийн машины дуут дохио сонсогдож байсан ч Брайаны сүрдүүлгээс болоод Элизабет тусламж ирэн хашгирч зүрхэлсэнгүй. Тэрээр энэ Брайан гэгчийг өмнө нь замын хажууд гуйлга гуйж байхад нь аав нь $5 өгч байсныг санаж байв. Хожим нь тэр үнэхээр өрөвдөлтэй харагдсан тул аав нь түүнд ажил олж өгсөн нь тэдний байшинг засварлах ажил байсан бөгөөд бүр баггүй хөс төлсөн байна. Гэвч үүний хариуд тэрээр ачийг тусаар биш усаар хариулв. Брайан Элизабетийг дагуулan 4 миль орчим алхаж өөрийнхөө оромжинд авч иржээ. Үнэн дээр үүнийг байшин гэж хэлэхэд хэцүү бөгөөд хэдэн мод босгож хийсэн жижиг оромж байсан бөгөөд дээгүүр нь борооноос хамгаалах гялгар уут нөмөргсөн байв. Энд бас нэг хүн байсан нь Брайаны эхнэр Ванда Барзи байлаа. Ванда Элизабетийг ирэхэд огтхон ч гайхсан шинжгүй байлаа. Хүн хулгайлах нь тэдний хоёулангийнхан санаа байсан нь илт байв. Элизабет хувцас тайлахыг шаардуулж хүчээр тайлжээ. Дараа нь Брайан түүний өмнө ямар нэгэн зан үйл үлдэх мэт зүйл хийж дууссныхаа дараа "Одооноос чи миний хоёр дахь эхнэр боллоо" гэж хэлв. Элизабет мэдээж хамаг хүчээрээ эсэргүүцсэн боловч 14 настай хүүхэд Брайаныг яаж дийлэх вүлээ? Эцсийн үр дүнд нь Элизабет хүчирхийлэлд өртөв. Үнэн дээр Брайан болон Ванда нар хоёулаа өнөөгийн мормон шашныг шүтгэгчд байсан бөгөөд тэд олон эхнэртэй байх хэсгийг дээдэлдэг байсан тул хоёр дахь эхнэр гэх ойлголт гарч ирсэн хэрэг байв. Дараагийн өдрүүдэд Элизабетийг модонд хүлж олон хоног тамлан зовоож түүний тархийг угаахыг оролдсон бөгөөд бүр Огюстин гэх нэртэй болгожээ. Хожим нь Брайан сонор сэрэмжээ баг зэрэг сулруулж Элизабетэд жаахан ихчлээ олгосон боловч зүгтгаас нь сэргийлж хөлийг нь төмөр гинжээр гинжилсэн хിവэр байв.
Энэ хугацаанд аврах багийн нисдэг тэрэг дээгүүр нь нисэж, газарт хайгуул хийж буй хүмүүсийн дуу чимээч тэнд сонсогдож байв. Гэвч Брайаны сүрдүүлгээс болоод Элизабет огт чимээ гаргаж зүрхэлсэнгүй. Ингээд л тэрээр аврах нисдэг тэрэг холцоор байхыг нүдэн балай чихэн дүлий хараад суухаас өөр аргагүй байлаа. Аврагчид Элизабетийг олох нь бүрч хэцүү байв. Учир нь тэдний амьдарч буй газар хитрхи нүднээс далд ихэнх хугацааг нүхэн дотор өнгөрүүлдэг байсан. Үүн дээр өтгөн шигүү оймод нэмэгдээд нисдэг тэрэгнээс тод харах ямар ч боломжгүй байв. Дараагийн өдрүүдэд Элизабет амьд гарахын тулд аажмаар бууж өгөхөөс өөр аргагүй болов. Хэдийгээр түүний зүрх сэтгэлд үргэлж зүхтах бодол байсан ч үргэлж хэн нэгэн түүнийг манаж хөлн гинжлээтэй байсан тул ямар ч боломж олдсонгүй. Ингээд Элизабет гэрээсээ холгүйхэн орших ууланд 4 сар гарын хугацаанд зовлонтой амьдарчээ. Энд ямар ч нөмөр нөөлөггүй, ариун цэврийн нөхцөл маш муу байсан бөгөөд Брайаны харгислалыг төвчих хэрэгтэй болсон нь Элизабетийн бие махбод болон сэтгэл зүйд асар их хохирол учруулжээ. Брайан Элизабетийг өөрийн эрхэнд бүрэн оруулсныхаа дараа өөр нэг эмэгтэйг хулгайлж 3 дахь эхнэрээ болгохоор завджээ. Үүнийхээ шалтгааныг тэрээр бурхан түүнд 3 дахь эхнэрээ авах ёстой гэсэн дохио өгсөн гэж тайлбарлав. Брайаны сонгосон байна Элизабетийн үеэл Джессика байсан бөгөөд тэр бас л 14 настай байлаа. Аз болоход энэ удаад түүний санаа хэрэгжсэнгүй. 2002 оны 10 дугаар сард Солт Лейк хотын уулын хуаранд 4 сар гарын хугацааг өнгөрөөсний дараа Брайан Элизабетийн ар гэрийнхэн хайхаа зогсоогоогүй газар сайгүй 90 сурвалжлах хуудаснасаар байгааг ухаарч Юта мужаас явхаар шийджээ. Тэд Невада мужийг дайран өнгөрч Калифорни мужид ирэв. Энд ирсэн ч тэд ууланд буудалсаар байсан бөгөөд амьдрал нь улам бүр хүндэрч ихэнхдээ идэх хоолч олддоггүй байв. Заримдаа Брайаныг хот руу хоол хүнс хайхаар явах үед Элизабет болон Ванда нар хэд хоногоор өлсгөлэн байдаг байлаа. Тэд Калифорни мужид 5 сар орчим байсны дараа Брайан энд бас л аюултай байна гэж үзээд дахин өөр газар руу нүүхэр шийджээ. Төрлөх хотоосоо улам бүр холдох тусам аврагдах боломж нь улам бүр багасна гэдгийг Элизабет зүрх сэтгэлдээ ойлгож байсан тул төрлөх муж руугаа заавал буцах хэрэгтэй гэж боджээ. Энэ удаад Элизабет маш ухаалаг байж Брайанд өөрийгөө бас бурхнаас дохио хүлээн авсан гэж худал хэлв. Бурхан намайг Юта мужийн Солт Лейк хот руу буц гэж хэллээ хэмээн тэрээр ярив. Үүн дээр тэрээр 20-нд байсан 9 сар орчмын хугацаанд үргэлж маш дуулууртай байж Брайан болон Вандагийн итгэлийг олж авсан байсан тул Брайан Элизабетэд итгэхээр шийджээ. Эсвэл тэр Юта мужийн хүмүүс илүү сайхан сэтгэлтэй хоол хүнс олоход илүү хялбар гэж бодсон байж ч магадгүй юм. 2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Брайан, Ванда болон Элизабетийг дагуулan Юта мужийн зүг хөдлөв. Тэд удаан хугацаанд ууланд амьдарсан, гар утасгүй, зурагтч үздэггүй байсан тул Элизабетийн хэргийн талаар Америкийн хамгийн их 90 сурвалжлагдж буй хүмүүс болон Ларри Кингийн шууд нэвтрүүлгээр гарсан гэдгийг тэд огт мэдээгүй байлаа. Брайаны зургийг хэдийнэ айл бүхэн мэддэг болсон байв. Тиймээс тэднийг Солт Лейк хотын ойролцоо ирэхэд олон хүн тэднийг таньж тэр даруй цагдаад мэдэгдснээр дээр өгүүлсэн үйл явдал болсон хэрэг. Үүний дараа Элизабет сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон бол харин Брайан болон Ванда нар ард түмний шүүхээр орох ёстой байв. Брайан 1953 онд төрсэн бүтэн нэрийг нь Брайан Митчел гэдэг. Сургууль сурч байсан ч хориотой бодис хэргэлдэг байсан бөгөөд эмчилгээнд явж гарсныхаа дараа мормон шашинд оржээ. 1985 онд Брайан өөрийн 3 дахь эхнэр Вандатайгаа гэрэлсэн бөгөөд тэд хүмүүст маш хачиг хүмүүс гэсэн сэтгэл төрүүлдэг байв. Эхэндээ тэд сүмд ажиллаж байсан ч хожим нь тэнүүчлэн амьдарч гуйлга гуйж ам зогоох болжээ. Тэд Солт Лейк хотын уулын хормойд майханд амьдарч нэрээ Эммануэль болон Эла болгон өөрчилжээ. Үүнээс хойш Брайан өөрийгөө зүн бэлэгч бурхны элч хэмээн өргөмжилж урт нөмрөг өмсөд өдөржин Солт Лейк хотын годамжинд зогсон хүмүүсээс гуйлга гуйдаг болсон бөгөөд шин урсгал нээн хэмээн ярьж бүрэн дүүрэн өөрийнхөө бяцхан ертөнцид амьдардаг байв. Тэр яагаад Элизабетийг хулгайлах болсон бэ? Тэрээр өөрөө үнийгээ бурхнаас дохио авсан гэж тайлбарладаг боловч үнэн дээр энэ нь түүний амин хувиа хичээсэн зан сувдаг шунаг хүслийн илэрэл байлаа. Харин Ванда бол түүний хамсаатан төдийгүй мөн л хачин амьтан байв. Тэрээр Брайаны хийж буй бүх зүйлийг сохроор даган хүлээн зөвшөөрдөг байжээ. Хожим шүүх хурлын үеэр шүүх Ванда болон Брайан хоёулаа сэтгцийн асуудалтай болохыг олж тогтоосон тул тэдний шүүх хурал шууд явагдаагүй бөгөөд эхлээд эмнэлэгт очиж эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Time is far spent, there is little remaining to publish glad tidings by sea and by land. Then hasten ye heralds, go forward proclaiming, repent, for the kingdom of heaven is at hand! Брайан чухам сэтгцийн өвчтөй байсан эсэх талаар хүмүүс өөр өөр саналтай байдаг.
Зарим хүмүүс түүнийг шүүх хурал дээр чангаар дуулж байсан нь зүгээр л галзуу хүн болж жүжиглсэн үйлдэл гэж үздэг. Харин зарим нь түүнийг үнэхээр сэтгцийн өвчтэй гэж боддог. Эцэст нь 8 жил шаардагдсны дараа Брайан албан ёсоор шүүхээр оржээ. Түүнд бүх насаар нь хорих ял, тэнцэнгээр суллагдах эрхгүй ял оноосон бол Вандад 15 жил хорих ял оноосон байна. Энэ хэрэгт доктор Ли оролцсон хэдий ч зарим хүмүүс хэргийг илрүүлэхэд доктор Ли төдийлөн их үүрэг гүйцэтгээгүй гэж ярьдаг. Элизабетийн 9 настай дүү Мэрил хамгийн том гавьяа байгуулсан гэдэг. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Гэмт хэрэг бүхэн илэрч шийдвэрлэгдэхийн ард хүн бүр бүлэг бүрийн харилцан хамтын ажиллагааны үр дүн заавал байдаг. Жишээлбэл цагдаа нар с 'ижигтнийг шалгахад маш их цаг зарцуулсан ч эцэст нь с 'ижигтэн гин буруугүй болох нь тогтоогдсон. Олон цагдаа нар сайн дурынхын хайгуулд оролцсон ч хэнийг ч олоогүй. Тэгвэл энэ бүхэн утгагүй дэмий зүйл байсан гэсэн үг үү? Мэдээж үгүй. Хэрэг бүрийн ард ажиллаж буй хүн бүрийн гаргасан хүчин чармаалт золиосыг бид хизээч үгүйсгэх учиргүй. Тэдний хүчин чармаалт хэрэгт бодит тус нэмэр болоогүй байсан ч тэр шүү дээ. 14 настай Элизабет буцаж ирсэн хэдий ч ийм эмзэгхэн охин харгас хэрцгий тамлал хүчирхийлэлд өртсөний дараа хэрхэн сэтгэл зүйн хар бараан сүудрээсээ салж шинээр төрсөн мэт амьдрах вэ? Гэртээ ирснээсээ хойш 1-7 хоногийн дараа Элизабет тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Бушийн хүндэтгэлийг хүлээн авсан бөгөөд тэрээр бусдаас онцгой зориг төвчээр гаргаж хүн бүрийн өмнө өөртөө итгэлтэйгээр гарч иржээ. Үүний дараа зарим цөөн хүмүүс үүнийг ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Учир нь Брайан нүрээ халахсан Ванда болон Элизабетийг дагуулan хот руу супермаркет руу олон удаа гарч байсан бөгөөд тэр байтугай бусдын гэр бүлийн үзэсгэлэгт хүртэл оролцож байжээ. Нэг удаа номын санд байхад нь цагдаа яг хажууд нь байсан боловч Элизабет тэднээс тусламж гуйгаагүй. Бүр нэг ч үг дуграагүй гэдэг. Түүнд аврагдах боломж байсан нь тодорхой байсан шүү дээ гэж ярьж байв. Хожим нь Элизабет олон нийтэд нээлттэй ярилцлага өгтөө. Тэр үед тэрээр ердөөл 14 настай хүүхэд байсан бөгөөд өмнө нь өөрийнхөө чадах бүхнийг оролдож үзсэн ч нэгэн ч амжилттай болоогүй гэдгийг хэлжээ. Брайан түүний аминд хүрнэ гэж сүрдүүлээ зогсохгүй гэр бүлийнхнийг нь бүгдийг нь ална гэж сүрдүүлдэг байв. Тиймээс Элизабет Брайан баривчлагдсан гэдгийг баттай мэдснийхээ дараа л жинхэнэ нэрээ хэлж зүрхэлсэн байна. 5 жилийн дараа Элизабет их сургуульд орж хөгжмийн мэргэжлээр суралцсан босоо ятгчин болох мөрөөдлөө биелүүлжээ. 2012 онд буюу түүнийг аврагдсанаас 10 жилийн дараа Элизабет Хавайд маш том нүсэр хорим хийсэн байна. Дараа нь тэд хөөрхөн охинтой болж маш аз жаргалтай амьдарч байна. 2017 онд Элизабет "Би бол Элизабет баримтат" кинонд өөрөө тоглож, өөрт тохиолдсон явдал болон хэрхэн аврагдсан үйл явцаа биечлэн ярьсан юм. Элизабет өөрийн түүхээр дамжуулан илүү олон хүнд бэрхшээлтэй нүүр тулах үедээ хизээш битгий бууж өгөөрэй гэдгийг сануулахыг хүсжээ. Ихэнх хүмүүсийн хувьд амьдралд бэрхшээл, цохилт үргэлж тохиолддог. Гэхдээ энэ нь ерөөсөө бууж өгөх шалтгаан биш бөгөөд бэрхшээл ирдэг бас буцдаг, халуун нулимс ундаг бас хатдаг. Тиймээс намайг шантрах зүйл юу ч үгүй. Учир нь надад урт удаан амьдрал байгаа шүү дээ гэж хэлсэн байна. За энэ бол Америкийн хамгийн том хүн хулгайлах хэргийн түүх байлаа. Хэрэв танд миний бичлэг таалагдсан бол лайк дарж, дагаж хонхны товчийг асаагаарай. Ингэснээр та миний дараагийн шинэ бичлэгийг хамгийн түрүүнд хүлээн авах болно. Түр баяртай.